Өглөөний ундаа угаагүй хүүхдийн анхаарал төвлөрөлтсөөл эрч хүчгүй ядруу байдаг гинэ. Түүнээс болоод хичээлээ ойлгохгүй, идэхгүй байх тохиолдлууд гардаг. Хэрвээ өглөөний цагаа уухгүй урт хугацаанд яваалах юм бол явандаа цусны хөдийнд өтгөрөлт явагдаад чулуу үүсэж, өрөвсөл үүсэх асуудлууд гардаг. Тэгээ би болохоор сурагч байхдаа өглөөний цагаа уухгүй өлөнг явдаг байсан. Тэнийг идэхдээ их буруу хаалдаг. Тэгээ тэрнээс болоод ходоодны өрсөлтөй болоод бас цусны чулуутай болоод гээд янз бүрийн асуудлууд их гарсан. Тэгээ тийм болохоор одоо би хүүхдүүдтэй багаас нь өглөөний цагаа заавал ууж хөвших, дээрэс нь эрүүл хоолтыг амьдралынхаа нэг юм аяг болох гэж хичээж байгаа. Тэгээ хүүхдүүдээ босонгууд хамгийн түрүүнд бүлээн ус уулгаад дээш нь дотор эртнүүдийн сэрийнх нь их чухал юм билээ. Тэгээ араас нь насанд нь тохирсон хэмжээ порцорн шимж ижээл илчлэг уургаар баялаг энэ тэнцвэртэй хоолыг нь бэлдэж өгөхийг хичээнэ. Жишээ нь кекс болохоор гурилыг овьяасаар орлуулад элсэн чихрийг зөгийн балаар орлуулж хийсэн. Тэгээ дээрэс нь банан, зөөхөн, анз гэх мэт орцуудаар хийсэн байгаа. Тэгээ гол нь өндөг ороогүй, өндөгний аршилтай хүүхдүүдээс байдаг болохоор тэр хүүхдүүдэд зориулаад би өндөггүйгээр энэ жорыг бас туршиж үзэж агаад тайдтай энэ жороо хуваалцаж байгаа. Энэ дээр нь хийж байгаа овьяасны маслтай, жоохон сахартай тавьж байгаа юм болохоор хийсэн ч болно, хийхгүй байсан ч болно. Гэхдээ манай хүүхдүүд болохоор хийхээр илүү дуртай иддэг. Тэгээ зарим өглөө бас цай уунд бэлдээл бас нойроо харуулах үе байж тээ. Тэр үед болохоор энэ кексийг хийгээд өмнөх хорин хийгээд хадгалцдаг. Хөргөж яваад хөргөчөндөө хийгээд тэгэхээр өглөөний идэхэд бол зүгээр. За тэгээд хажуугаар нь хавар алж байгаа болохоор хүүхдүүдээ шүл уулмаар байгаа. Тэгээд өглөө ууж байгаа болохоор мах орохгүйгээр зүгээр тойгны шүлэн дээр баг зэрэг дэвтээс нь далхан бацаа игээд тэгээд дурын будаа игээд шар будаа ч юм гурвалжин будаа эсвэл энэ би болохоор гэрт байснаар нь кино будааг энэ будааг хийжлээ. Энэ будаас их уургалаг гой будаа идэг. Тэгээд хүүл ээж нартаас би санал болгомоор энэ шүлийг сүү их сайн оруулна. Энэ шүл би жирэмс шөхүүл байхдаа их уудаг гэсэн сүү маш сайн оруулдаг шүү. Тэгээд эргэн тойрны чинь хүмүүс дунд найз нөхөд дунд ихч дүүс дунд эсвэл их нартай хөхүүл бол энэ шүлийг заавал хийж өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгээ шүлөө ингэж хийж байгаа дээрэс нь будаагаа игээд баг зэрэг буцалгаал дорой болчихно. За тэгээ манай Монгол малын мах, дотор гиз, таван цул маань маш шимт хичээлээр баялаг дээд зэрэглэлийн хүнс гэдгийг л надад хэлүүлдэггүй мэдж байгаах тий. Даанч манай хүмүүс таван цул дотор гиз сайн идэж өгдөггүй. Уулын жишээ нь дийлэг гэхэд маш уургаар баялаг, амин дэмээр маш баялаг хүнс байгаад идэг. Гэсэн чинь нэг ээж бас хүүхдүүдээ яаж идэлэх вэ гэж бодож байгаад тэрнээс улбалаад энэ гой бүтээгдэхүүн гаргасан маань илэгний жишлээдгээд тэгээ энэ мань гол нь гений өөрчлөлтгүй малын бэлчээр илгээр хийдэг хүнсний нэмэлт бодисгүй энэ гой органик бүтээгдэхүүн юм билээ. Нөгөө илэг идэж өгдөггүй хүүхдүүд маань энийг хийгээд гисэн чинь маш туртаа идэж байгаа. Тэгээ надад болохоор хамгийн гол нь бүтээгдэхүүн одоо бий болох гол шалтгаан нь хамгийн таалагдсан байхгүй юу. Надтай адилхан нэг ээж хүүхдүүдтэй яаж Монгол малынхаа энэ илэг бөөр дотор гидсийг идүүлэх вэ? Энэ гоё шимт ижил тиймийг яаж идүүлэх вэ гэж бодож байгаад энэ бүтээгдэхүүнийг гаргаж авсан гэж бодохоор тэгээ дээрэс нь энэ гоё эрүүл дав сууж ин яг таарчсан үнэн боломжийн хүргэлтээр авч болдог бүтээгдэхүүн болохоор тэр нь маш таалагдсан. Илэг бол уургаар маш баялаг. Тэгээд дээрэс нь төмөрийн агуулмж өндөр учраас тархины үйл ажиллагаа тэгээд цус багталтанд их сайн. Тэгээ А, Б витамин ялангуяа B12 тэгээд фолийн агуулмж өндөр болохоор дархлааны тогтолцоо хэмжээнд дархлаа сайжруулна, ядаргаа тайлна. Тэгээ А витамин болохоор нүдний харааг сайжруулна гэх мэтлэн маш олон төрлийн ач тустай. Ингээд хүүхдүүдэд бэлдэж өгөх эрүүл амархан амттай өглөөний цайны санааг тайтайгаа хуваалцлаа. Хэрвээ таадаг нь таалагдсан бол лайк дараад сэтгэл хөдлөлтийгээд бас цааш нь шеэр хийж түгээгээрэй гэж хүсье.